Эрт үрдийн цагт ганц хүүтэй өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Гэтэл хүүн нэг өдөр гэнэт сураггүй алга болчихж гин. Эцэг их нь ганц хүүгийнхээ хойноос санаагаар унаж, үргэлж асууж сургалсаар байсан боловч огт сураг гарсангүй гин. Гэтэл 3 жилийн дараа хүүн гэнэт ороод ирж гинэ. Эцэг их хоёр нь бөөн баяр болжээ. Тэгээд аав нь хүүгээсээ "Миний хүү 3 жил хаагуур юу үзэж сурч ирэв" гэж асуужээ. Хүүн "Би 3 жил олон газраар явлаа. 3 зүйлийг сурлаа. Эхний жилд нь бичиг үсэг сурлаа. 2 дахь жилд нь дуу дуулж, хөгжим дарж сурлаа. 3 дахь жилд нь шатар тоглож сурлаа" гэжээ. Ингээд гурвуулаа хуучин ёсороо амьдран суух болж гинэ. Нэгэн өдөр хэсэг аянчин явж байгаад тэр айлын ойр ирээд бууж үдлэв. Нөгөө хүү аянчид дээр очиж үзвэл нэг том ноён явж байд гинэ. Хүү ноёны амар мэндийг мэдээд "Ноён та хаа хүрэхээр морилж явна?" гэж асуужээ. "Би алс холын нэг гүрний эзэн хаантай уулзахаар явж байна. Чи энд юу гэж ирэв?" гэж хүүгээс асууж гин. "Би худалдаа хийхээр явж байна" гэж хүү хариулжээ. "Чи юуны худалдаа хийх юм?" гэж ноён асуув. "Би өөрийгөө худалдана" гэж хүү хариулж гин. "Тэгвэл чиний бие ямар үнэтэй юм бэ?" "Миний бие нэг тулам алтны үнэтэй" гэж хүү хариулав. Ноён "Энэ муу намайг алт мөнгөгүй гэж басамжилж байна. Үүнээс сүүлт хариугаа авнаа" гэд нэг тулам малт аав ээжд нь өгөөд нөгөө хүүг тулманд хийж нэг бичиг бичиж толгойнх нь үсэнд уяад тулмныхаа амийг үдээд "Манай даваачиж тушаа" гэд 2 зарлагаар явуулжээ. Тэгээд 2 зарлага хүүг аваад буцаад явж гин. Хүү замдаа тулман дотор хачин сайхан дуу дуулж явж гинэ. 2 зарлагын сэтгэл уярч өрөвдөөд тулмнаас нь гаргаад ил авч явах болжээ. Гурвал явсаар нэг их зэгстэй голын дэргэд амархаар буудлаж гинэ. Хүү тэр зэгснээс нэгийг авч лэмб хийгээд гайхамшигтай сайхан лэмбдэж гинэ. 2 зарлага чагнасаар байгаад унтж орхижээ. Энэ завсар хүү үсэндээ байгаа бичгийг авч үзвэл үүнийг шоронд хийгээд намайг очтол сайн цагдаж байгаараа гэсэн байв. Хүү тэр бичгийнх нь оронд үүнийг манай гэрт суулгаж, сайхан хоол өгч, дураар нь байлгаж, сайн асарч бай гэж бичээд үсэндээ уйчхаж гинэ. Тэгээд өнөөх 2 зарлага сэрээд хүүг тулманд нь хийж үдээд захирагчд нь тушаажээ. Захирагч нь тулмыг нь ханзалж үзвэл залуу хүү гарч ирэв. Түүний үсэнд байгаа бичгийг үзвэл үүнийг манай гэрт суулгаж, сайн хоол өгч, дураар нь байлгаж, сайн асарч бай гэсэн байжээ. Тэгээд тулманд хийж явуулдаг нь яаж байгаа юм бол? Хүнд үзүүлэхгүй чухал хүн байсан болов уу гэж элдвийг бодсоор ноёны хатанд өнөөх бичгийг нь аваачиж үзүүлээд хүүг ноёныг суулгав. Хүү ноёны гэрт янз бүрийн сайхан амттай хоол хийлгэж идээд дураараа суух болж гинэ. Гэрт нь байх хугацаанд ажиглаад байхад баруун уулын хамар дээр ёр хүн гарахгүй
бололтой юм гин. Нэгэн өдөр хүү нэгэн хүнээс энэ баруун хамар дээр яагаад хүн гардгүй юм бэ гэж асуужээ. Энэ баруун хамрын цаад талд нэг их шатарчин айхтар хааных байдаг юм. Тэр хаан өөртөөгөө шатар тоглоод хожигдсан хүний толгойг авдаг юм гэж нөгөө хүн хэлжээ. Үүнийг сонсоод хүү би нэг жил шатрын эрдэмт шамдаж шатар сурсны хэрэг юу илээ? Энэ хаантай нэг нүгэд үзье. Ер нь энд удаан байж болохгүй байх гэж бодоод нэгэн өдөр баруун хамар дээр гарч гинэ. Гэтэл тэр хааны манаач нар нь барьж аваачаад хаантай уулзуулж гин. Чи юу гэж энэ хамар дээр гарч ирв гэж хаан асуужээ. Би энтхийн хүн биш учраас гардаггүйг нь мэдсэнгүй. Зүгээр хэсэж явтал танаахан барьж авчирлаа гэж хүү хэлв. За тэгвэл хоёулаа шатар тавина да. Хожигдвол толгойгүй гэж мэдэрээ гэж хаан хэлв. За би ч шатар мэддэггүй дээ гэж хүү хэлжээ. Мэдэхгүй хамаагүй гэж хаан хэлээд шатраа аваад ирж гинэ. Тоглож байгаа юм болохоор хин хин нь адилхан шийтгэлтэй биздэй гэж хүү асуужээ. Хаан чи хожих заяатай төрсөн бол тэр хожсон үед чинь л болъё гэж гин. Үгүй ээ, тэр тусгүй. Тоглоом болохоор урдаас сайн болзож тогловол дээр гэж хүү хэлж гинэ. Чи тэгээд яах гээд байгаа юм бэ гэж хаан уурлав гин. Та намайг хожигдвол толгойгүй гэсэн шүү дээ. Та хожигдвол бас толгойгүй болох ёстой. Энэ бол тоглоомын мөрий болохоос биш, хаан төрийн хууль биш шүү дээ. Тэр ингэж тогтвол цаасан дээр биччихээд дэрэгдээ 2 сэлэм тавиад тоглоё гэж гин. Хаан энэ мө хүү байтугай. Нэртэй сайн шатарчин намайг хождоггүй юм чинь. Энэ намайг яаж хожих вэ дээ? Нэгэнт хожихгүй юмыг юу ч гэсэн яадаг юм гэж бодоод. За яах вэ? Чиний хэлснээр болъё гэж хэлээд бичээчээ дуудаж. Бит хоёрын хэн хожсон нь хожигдсныхаа толгойг авна гэж бичүүлээд дэрэгдээ 2 сэлэм тавиад тоглож гин. Эхлээд нэг тоглосонд хэн ч хоцсонгүй тэнцжээ. Гэтэл хааны царай хачин болж их л твдэж айх шиг болж гин. Дараа нь нэг тоглоод хүү хожоод хилэлцээр ёсоор хааны толгойг тас завчив. Хааны дүшмлээс эхлээд хав ойрын амтд тэр хүүд их баярлаж гин. Учир нь тэр хаан өдөр бүр нэг хүнтэй заавал шатар тоглож толгойг нь авдаг байсан учраас ойр хавийн бүх хүн маш их дургуйцэх болсон юм санж. Энэ үед нөгөө алс хол явсан ноён нь эргэн ирж гин. Үнэн дээр тэр ноён энэ аюулт ханаас зүгтааж явсан байжээ. Ийм учраас тэр ноён хүүг шийтгэх байтугай адуу мал эд хөрөнгө тэргүүтэн их зүйлээр шагнажээ. Ингээд хүү гэртээ буцаж ирээд аав ээжтэйгээ уулзан учир байдлаа хэлэлцэн амар сайхан жаргаж гинэ.